Үгүй одоо тэр баян зэсээгөө чухал ач холбогдол бүхий стратеги ийм зам болно гэж би ойлгож байна л да. Гэхдээ нэг ийм асуулт байх юм. Энэ мянганы зам маань хэд онд дуусах вэ? Энэ баруун 3 аймаг шүү дээ. Өлгий, Ховд, Алтай. Энэ гуравтай манай Улаанбаатар тийм манай Монгол улсын маань улс төр эдийн засаг соёлын төв маань төрүүлээд энэ мянганы замаар холбогдсон байх ёстой гэж би ойлгоод байгаа юм л да. Тэгэхгүй бол шинэ энэ зам орчих юм бол манай баруун 3 аймаг маань шинэ төрүүлээд хойдох нь Оростой, урдх нь Хятадтай интеграцид орох ийм боломжтой эдийн засгийн хувьд арай түргэн хурдан интеграцид орох боломжтой болчихсон. За тэрүүгээрээ тэгэл ер нь ингээд улс орнуудын түүхийг харахаар бөөн маргаан зөрчлүүд гардаг юм байл л дээ. Тэр мянганы зам маань энэ замаас төрүүлж ашиглалтанд орж чадахгүй юу? Нэгдүгээр нэг ийм асуулт байна. Хоёрдугаар энэ зам дагуу ер нь уул уурхайн юм уу бусад чухал тийм төслүүд байгаа юу? Яг бол энэ зам ч бас иргэн төлөвлөх нөхцөлтэй байгаа. Тэр уул уурхай тэр орон нутгийн үйлдвэрийн бөгөөд одоо хөдөө аж ахуй бусад төслүүд сайн ажиллаж энэ зам иргэн төлөвлөх юм чадвартай болно л да. Тэгэхгүй энэ зам байрчдаг 20 жилийн дараа энд улсын төсвөөс бусад монголчууд төлбөрийн төлөөд бол бас л их одоо эдийн засгийн хувьд ашиггүй бөгөөд алдагталтай ийм зам болчихно шүү дээ.